За сайн байцгаана уу? Та бүхэнд Инхчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За өнөөдөр танилцуулах цай маань уушиг цэвэрлэх цай байгаа. За уушиг цэвэрлэх цай маань гол үндсэн найрлага нь гэхээр говийн ганга та бүхэн сайн мэднэ. За гөргөм, чихэр өвс болон цэцэргэн жимсний шахц нохоонх шүү гэсэн ийм орц найрлагуудаас бүрддэг. За уушиг цэвэрлэх цайг яагаад онцлоод байгаа вэ гэхээр одоо сүүлийн үед их утаатай байна, тоосчлт ихтэй байгаагаас шалтгаалаад уушигны өвчлөл бол нэлээд ихсэх хандлагатай байгаа. Тэгэхээр энэ үед гол нь сэргийлэх зорилгоор хүн болгон уушгаа хамгаалж байвал их тохиромжтой юм аа гэдэг уушиг цэвэрлэх цай гаргасан байгаа. За тэгээ уушиг цэвэрлэх цай маань ерөн зөвхөн тоосчлттай, утаатай нөхцөлд ч гэлтгөө тамхи татдаг хүмүүс манай залуучууд бас их тамхи татаад тах шиг байдаг. Тэгээд энэ тамхи татдаг хүмүүст бас энэ уушигны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор бас хэрэглэхэд илүү тохиромжтой. За тэгээд энэ гол уушиг цэвэрлэх цайнд маань орж байгаа ургамлууд маань гэхээр цус цэвэрлэх гүргэм гэдэг ургамал байгаа. Тэр цус цэвэрлэх үйлдэлийг үзүүлдэг. Бид бүхэн амьсгалаад уушгаар дамжаад толт нийтлүүд маань ингээд хүчил төрч маань ингээд цусандаа ороод зөөвөрлөгдөж идэг. Тэгэхээр тэнцээ орж ирж байгаа харт бацуудыг нэгдүгээрт цэвэрлэх ийм үйлдэл үзүүлдэг. Хоёрдугаарт яадаг вэ гэхээр өрслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Агаараар амьсгалж орж ирж байгаа хамрын хөндийнээс ахуулаад уушиг хүртэл маш их бохирдолтой байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр бохирдлыг маань цэвэрлэх ханиалгаж цэр хавхлах, цэр шингэлэх зорилгоор тэр байгаа хорт нийтлүүдийг бас гадагшлуулах тоос дортог байдаг юм уу амьсгалын замаар орж ирж байгаа эдгээрийг бол гадагшлуулах мөн ороод ирсэн нэгэнд орж ирээд ханаа томооны үед ч юм уу өрөвсөл явагдаад эхэлсүүд энэ өрөвслийг дарах зорилгоор намдаах зорилгоор хэрэглэхэд энэ тохиромжтой байгаа. За уушиг цэвэрлэх цайг маань гол нь ямар хүмүүс илүү дэлгүү хэрэглэл зүгээр вэ гэхээр тоосчлттой нөхцөлд ажилладаг хүмүүс, за мөн тамхи татдаг хүмүүс маань бас уушгаа цэвэрлэх зорилгоор хэрэглэх, мөн хараа томоонд илүү өртөмтгий тийм хүмүүс юм л бол ханаад хүрч гэдэг тийм хүмүүс бас хэрэглүүл илүү үр дүнтэй. Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүд харин хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөтэй анхаар хандлагатай сайн танилцаж хэрэглэхийг зөвлөж байна.